Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бүр нэг холион бантан шиг маш олон хүнийг оролцуулсан жигшүүртэй, аимшигтай эргийн талаар ярьж хөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Holly Williamson Tennessee мужийн Murfreesboro гэх хотод төрсөн. Түүнийг баг байх үед нь аав ээж хоёр нь салж хоёр тийш болцгоосон тул Holly аавтайгаа мөн хойд ээжтэйгээ гуруулан амьдрах болсон байдаг. Харин түүний ээжийнх нь хувьд Моллиг баг байхад нь хэд хэдэн удаа уулзаад түүнээс хойш бүр мөсөн сураг тасарсан. Холли ахлах сургуулаа төгсөөд өөрийн амьдардаг Murfreesboro хотоос нүүн Nashville хотод ирж суурьшсан байдаг. Холлиг эргэн тойрных нь хүмүүс дүрслэхдээ Холли бол маш найрсаг, нийтэж, олон найз нөхөдтэй, гадуур гарч найзуудтайгаа хөгжилдөх дуртай, хаанч явсан бусад хүмүүсийн анхаарлын төвд байдаг үзэсгэлэнтэй нэгэн хэмээн дүрслэн ярьсан байдаг. Холлигийн найзуудын ярьснаар бол тэрээр найзуудтайгаа гарч хөгжилдөх дуртай, заримдаа бүр ганцаараа бүжиглэхээр гараад баахан шинэ найзуудтай болчихсон байж идэг. Дээрээс нь Холлиг хаанч явсан эрэгтэй хүмүүс байнга түүнтэй танилцахаар оролддог. Ер нь л маш олон залуучууд түүнийг байнгын болзоонд урьж идэг ийм эмэгтэй. За 2018 онд Холли нэгэн хөгжмийн фестивал дээр 36 настай William Lanway гэх эрэгтэйтэй танилцсан. William гэх энэхүү эрэгтэйг эргэн тойрных нь хүмүүс Bill гэж дууддаг юм бэлээ. Тэгэхээр амарчлаад цаашид Bill гэж дуудаа явжээ. Биллийн хувьд тэрээр Холлигийн нэгэн адилаар маш нийтэж, найзуудтайгаа орой өдөш гадагш гарч хөгжилдөх дуртай, маш олон найзуудтай ийм хүн. Гэхдээ Билл бүр маш жаахан байх үедээ аимшигтай зүйлийг туулж өнгөрүүлсэн. Түүнийг дөнгөж 3 настай байх үед нь түүний аав Lyle Lanway гэртээ эхнэрийгээ хүүхэд асрагчаагаа мөн 3 настай Биллийг хамттан суулгаж агаад толгойд нь буу тулган халан хэмээн сүрдүүлж барьцаалсан байдаг. За яг яаж гэдгийг нь мэдэхгүй гэхдээ ямар ч байсан түүнийг гэртээ ийхүү аимшигтай авирлж байгаа гэдгийг нь цагдаагийн ажилтнууд мэдээд гэрийнх нь гадаа ирж гэрийг нь бүслээд 5 цагийн турш тэмцэлдэж байж арай гэж Биллийг ээжтэй нь мөн хүүхэд асрагчтай нь хамт 9 минут гэрээс нь гаргаж авч чадсан байдаг. За энэ явдлаас болоод Lyle сэтгцэн эмнэлэгт хүргэгдэн тэндээ 7 хонжийтал энэ үеэр нь талархлын баяр болж таарад Lyle-ийг талархлын баярын амралтын өдрүүдийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж болно гэд эмнэлгээс гаргаад явуулчихсан юм байлээ. Харин Lyle эмнэлгээс гараад гэртээ ирсэн даруйдаа Bill болон Bill-ийн эгчийн нүдэн дээр эхнэрээ хутгалан амь насыг нь хөнөөсөн. Аав нь ээжийг нь хутгалан амь насыг нь хөнөөж буйг харсан Bill-ийн эгч гэрээсээ гүйж гаран хөршиндөө очиж тусламж гуйсан бөгөөд энэ үеэр нь Lyle гэрээсээ гаран зугтсан байдаг. Тэрээр машинтайгаа явсаар өөрийн хэвтэн эмчлүүлж исэн эмнэлгийн урт хаалгыг машинтайгаа мөргөн зогссон. Цагдаагийн ажилтнуудыг Lyle дээр ирэх үед тэрээр өөрийгөө ч мөн гарандаа хутгалан гэмтээсэн байсан бөгөөд тэр дороо баригдан хоригдсон. Шүүхээс түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж насаар нь хорих ялаар шийтгсэн. Ингээд ээж нь аавынх нь гарт нас барж, аав нь насаараа хоригдох ял авсан тул Bill 3 настай байхаасаа эхлээд нагц эгчиндээ амьдрах болсон байдаг. За цаашлаад Bill 28 байх үедээ нэгэн эмэгтэйтэй гэрэлж дундаасаа майдас нь хэмээх хөөрхөн охинтой болсон. Bill охинтойгоо маш тутан хаанч явсан охиноо дагуулаад явж идэг, охинтойгоо тоглож цагийг өнгөрөх дуртай, маш сайн аав байсан боловч харамсалтай нь охин майдас нь 5 настай байх үедээ тархины хорт хавдрын улмаас нас барсан байдаг. Энэ нь мэдээж Billд ямар аимшигтай хүнд цохилт болсон гэдэг нь ойлгомжтой. Биллийн эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар Bill охиныгоо нас барсны дараа тэр чигтээ шал танихгүй хүн шиг болж өөрчлөгдсөн. Охин нь нас бараад удаагүй байх үед Bill эхнэрээсээ салж, ажилласаа гарч, цогтууруулах хундаа хэрэглэх нь ихсээд, за цаашлаад бүр мансууруулах бодис хэрэгжилж эхэлсэн бөгөөд ер нь л байнга шоуддаг, зугаа цэнгэл дуртай нэгэн болж хувирсан. За ийхүү шоудаж, наргиж, цэнгэж явах үедээ Bill Hollyтэй танилцсан нь энэ. Bill Holly хоёр танилцсан даруйдаа тэр дороо нэгэндээ татагдан тотносож эхэлсэн. Өдөр ирэх тусам тэдний харилцааг гүнзгийрсээр удалгүй албан ёсоор хосууд болцгоосон бөгөөд үүгээр зогсохгүй удалгүй тэд хамтдаа амьдрахаар шийдэн Bill Hollyгийн гэрт нүүж ирсэн байдаг. Тухайн үед Bill тогтсон ажил төрөл орлого гэхээр зүйл байгаагүй тул Holly өөрөө түрээсээ төлөөд Bill-ийн хэрэглээний мөнгийг нь ч гэсэн Holly-л зохицуулдаг байсан. Holly өөрөө гоо сайхны салонд ажилладаг, хаяа гэртээ нэлээд оройтож ирдэг.
Үүнийгээ Биллд тайлбарлахдаа цаг авсан хүмүүс нь оройтож ирсэн болохоор оройтчихлоо хэмээн тайлбарладаг байсан. Гэтэл 2019 оны эхээр Билл Холлигийн утсан дээр юм үзэж агаад түүнийг хэд хэдэн вебсайтад Layla Love гэх нэрээр бүртгэлтэй. За цаашлаад тэрхүү вебсайтаараа дамжуулан биеийн үнэлдэг гэдгийг нь олж мэдсэн байдаг. Түүний ашигладаг тэрхүү вебсайтууд нь баян чинэлэг, мөнгөтэй хүмүүст зориулагдсан тийм вебсайтууд байсан юм бэлээ. Гэхдээ яг ямар вебсайтууд байсан гэдг нь бол тодорхой дурддагдаагүй байсан. Цаашлаад Билл Холлиг Layla Love гэх нэрээр эрэгтэй хүмүүстэй уулзахдаа нэг хүнтэй бэлгийн харьцаанд орох юм бол $1,500, хоёр хүнтэй зэрэг уулзахаар бол $2,500, хэрвээ хэдэн өдрийн турш тухайн хүнтэй хамт байхаар бол $30,000 биеийн үнэлдэг гэдгийг нь ч мөн олж мэдсэн. За мэдээж Билл Холлигийн өөрөөс нь нууж ясан энэхүү нууцыг нь олж мэдсэний дараа тэдний харилцаа тэр дороо 180 градус өөрчлөгдсөн. Хэдийгээр Билл Холли хоёр салаагүй ч гэсэн тэд байн хоорондоо хэрэлдэж, муудалцаж, за сүүлдээ бүр зодтолдог болсон байгаа. Энэ үеэс эхлэн Билл Холлиг хартах нь ихэлсэж, Холлиг байн хаана юу хийж явааг нь шалгаж мөрдөөж, бүр араас нь нууцаар дагадаг болсон. За энэ бүхний нэг тод жишээ нь гэх юм бол 2019 оны 4 сард Холли цагдаагийн газарт дуудлага өгөн Биллийг өөрт нь гар хүрч зодсон гэх хэрэгээр цагдаад өгөөд өөрөөс нь Биллийг хол байлгах тушаал гаргаж өгөх хүсэлтийг хүртэл шүүхэд илгээсэн. Гэхдээ хэд хоногийн дараа Билл Холли хоёр буцаж ивэлрээд Холли шүүхээс өргөдлөө буцаагаад авчихсан юм байлээ. За ийхүү энэ хоёрын хортой харилцаа үргэлжилсээр 2019 оны 12 сард Билл Холлигийн гэрээс нь нүүн Холли хаалганыхаа цоожийг солион гэрээхэн хаалганы урд хяналтын камер байрлуулсан. Гэхдээ Билл Холли хоёр ингээд л зүгээр салчхаагүй хэд хоноо л буцаад нийлчихдэг хിവэрэ байсан. Тэр удаа буцаж нийлэх болгондоо Билл яаж иж агаад Холлигийн утсыг нь аваад Холлид мөнгө төлж түүнтэй уулздаг ирчүүд рүү Холлигоос хол бай, үгүй бол юу хийж явдаг талаар чинь эхнэрт чинь хэлэн шүү хэмээн сүрдүүлсэн өнгө аястай зурвсуудыг Холлигийн үйлчлүүлэгчид рүү бичдэг болсон. Үүнээс нь болоод Холлитой уулздаг байсан ирчүүдийн тоо буурсан тул Холлид шинэ үйлчлүүлэгчид олж авахын тулд илүү олон шинэ эрэгтэй хүмүүстэй уулзах болсон байгаа. За Холлигийн энэхүү үйлдэлд нь маш ихээр ууралсан Билл нэг удаа Холлиг гэртээ байхгүй байх үед нь хаалгыг нь эвдэж гэрт нь ороод Холлигийн хайртай нохой Максыг нь аваад хурдны зам дээр аваачаад орхичихсон. Үүнээс нь болж хөөрхийн нохой шөнө хурдны зам дээр гүйж яваад машинд дайруулан нас барсан байдаг. За хэрэг явдал гарах үед Билл энэхүү үйлдэлээсээ болоод амьтанд хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр шүүхэд дуудагдан шүүх хурлаа хүлээж исэн юм байлээ. Биллийн үйлдсэн энэхүү аимшигт явдлын дараа хайртай нохоонд нь хийсэн зүйлээс болж Холли хизээж дахиж Биллтэй уулзахгүй хэмээн найзуудтай ярьжсэн боловч удалгүй Билл Холли хоёр буцаал нийлчихсэн. Ерөнхийдөө мэдээж Молли бол Биллийг өөрийг нь биеийн үнэлж байгааг мэдснийхээ дараа галзуу юм шиг аашилж, өөрийг нь хартаж сэрдэж, араас нь дагаж мөртөж ийм ааш авар гаргаж байгаа гэдгийг нь мэдчихсэн. Гэхдээ түүнд Билли ингэж аашлах ямар ч хамаа байгаагүй. Эсвэргээрээ нөгөө талд Билл найз эмэгтэйгээ өөр ирчүүдтэй унтж байгаа гэдгийг мэдээд тэр харилцааг орхиод явахаар тийм өөрийгөө хүндлэлж түүнд байгаагүй. Тэдний хин нь энэ утгагүй хортой харилцаагаа үргэлжлүүлсээр байсан нь энэ. За 2020 оны 3 дугаар сарын 13-нд барилга дээр ажиллаж исэн нэгэн эрэгтэй өглөө эрт ажилдаа ирэх үедээ цагаан өнгийн жижиг суудлын автомашин замаас гараад мод мөргөөд осолтчихсан байгааг олж харсан. Тэрхүү эрэгтэй машинд ойртой очих үед машин дотор 2 хүн байсан бөгөөд жижигхэн биетэй хар үстэй эмэгтэй машины жолоочийн талын суудал дээр ухаангүй байдалтай байсан бол харин урт талын зорчигчийн суудал дээр нэгэн том биетэй эрэгтэй мөн л ухаангүй байдалтай олдсон. Ингээд мэдээж машиныг олсон залуу тэр доорн шуурхай албаны 911 утсанд дуудлага өгсөн байдаг. Цагдаагийн ажилтнууд анх ослын газар дээр ирэх үедээ энэхүү ослыг аимшигтай автосол гарсан байна хэмээн харж исэн боловч илүү нухацтай шалгаад үзэхэд машинд байсан 2 хүний биен дээрээс бууны шархнууд олдсон. За энэхүү машинтай осолдсон 2 хүн нь Билл Холли хоёр байснаас гадна цагдаагийн ажилтнуудыг ирэх үед харамсалтай тэд хоёулаа аль хэдийн амьсгал хураасан байсан. Ингээд мөрдөгчөд Билл Холли хоёрын цогцыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх хэмжлэг рүү илгээгээд дараа нь өөрсдөө Билл Холли хоёрын хувийн амьдралыг болон тэдний хоорондын харилцаа,
юу хийдэг хүмүүс гээд бүгдийг нь эхнээс нь судалж эхэлсэн байдаг. Мэдээж Билл Холли хоёрын хоорондын харилцаа, бие биетэйгээ ямар аимшигтай дорд үгээр харилцдаг, бие биен рүүгээ дайрч давшилдаг гээд энэ бүгдийг нь олж илрүүлэхэд бол маш амархан байсан гэж хэлж болно. Тэдний текст мессежүүд болон бие бие рүүгээ хараалын үгээр дайрч давшилсан зурвсууд маш олноороо утсан дээрээс нь болон сошиал хаягууд дээрээс нь олдсон байдаг. Тэр байтугай 3 дугаар сарын 12-нд буюу хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө хүртэл нэг нэгнээ доромжилсон утгатай зурвсуудыг бие бие рүүгээ илгээж исэн гэдэг нь тодорхой болсон. Цаашлаад мөрдөгчөд Билл Холли хоёрын гэр бүлийнхэнтэй уулзаад ярилцаад үзэхэд хоёр талынх нь гэр бүлийнхэн бүгдээрээ Биллийг аллах үлдээд дараа нь амиа хорлсон байх хэмээн таамаглацгааж исэн. Мөрдөгчөд ч гэсэн анхандаа Биллийг машин дотор эхлээд Холлиг буутчихад дараа нь өөрийгөө буудаад тэгээд машиныг замын хажуу руу осолдуулсан байж магадгүй хэмээн таамаглаж исэн боловч энэхүү таамаглал нь нэг их удалгүй нягцаагдсан. Учир нь машин дотроос болон машины эргэн тойронд ямар ч буу олдоогүй. Дээрээс нь Билл Холли хоёр биедээ нэгч биш бүр хит хитэн бууны шарх авсан байсан. Тэгэхээр Билл хэрвээ амиа орлохын тулд өөрийгөө буудсан байсан бол нэгээс илүү удаа буудах бараг боломжгүй. Цаашлаад Билл өөрийгөө буудаад дараа нь машинтаа осолдсон бол түүнд буугаа нуугаад байж ах завдал байхгүй. Мөн түүний хэрэг үйлдсэн буу нь хэргийн газрын хаана ихтэйгээс ойрхон олдох ёстой байсан. Тэгэхээр Билл Холли хоёрын үхэлд гадны хэн нэгэн буруутай гэдэг нь ийхүү 100% батлагдсан байдаг. За өмнө нь хэлсэнчлэн Холли гэрийнхаа үүдэнд Биллээс өөрийгөө хамгаалж хяналтын камер суйрлуулсан байсан шүү дээ. Мөрдөгчөд тэрхүү хяналтын камерыг шалгаад үзэхэд 2020 оны 3 дугаар сарын 12-ны үдээс хойш Билл Холли хоёр Холлигийн гэрээс гараад явж байгаа нь бичигдэн үлдсэн байсан. Хэдийгээр үүнээс хойш тэдний дүрсэн хяналтын камерт бичигдэн үлдээгүй байсан ч гэсэн Холлигийн гэрийн урд талын машины зогсоол дээр яг юу болсон дуу хоолой нь бичигдэн үлдсэн байсан. Билл Холли хоёр Холлигийнхоос гараад машиндаа суун машины хөдөлгүүр асж байгаа чимээ гарсан бөгөөд энэ үед гинтхэн Билл ямар хараал идсэн зүйл нь болоод байна хэмээн ойрлсон. Биллийг инхүү орилготой зэрэгцэн хит хэдэн удаа буун дуу гарсан ба Холли энэ үед бурхан минь туслаарай хэмээн орилж исэн. Ингээд удалгүй Биллийн дуун гарахаа болж араас нь Холли ч мөн чимээгүй болсон байдаг. Дараа нь тэднийг буудсан хүн Холлигийн машиныг унаад явсан бөгөөд замын хажуу руу осолд оруулсан нь энэ байсан. За өмнө нь хэлсэнчлэн Холлид үйлчлүүлэгчдийн жагсаалт гээд маш урт нэрсийн жагсаалт болон утасны дугаар, имэйл хаягууд нь хамтдаа утсан дээр нь тэмдэглэстэй байдаг. Билл энэхүү жагсаалтыг нь Холлигийн утсан дээрээс нь нууцаар хараад тэр жагсаалт дээр байгаа хүмүүс рүү Холлитой уулзгаа боль хэмээн зурвас бичиж тэднийг сүрдүүлдэг байсан. Мөрдөгчөд Биллийн утсан дээрээс хэд хэдэн ийм зурвасуудыг олсон боловч тэдэн дундаас нь нэг хүн тэдний анхаарлыг илүү ихээр татсан байдаг. Энэхүү хүн нь Texas мужид амьдардаг 46 настай Эрик Чарлз Монд. Эрик гэх энэхүү эрэгтэй нь маш хөрөнгө чинээлэг, эрх мэдэлтэй, нэр хүндтэй ийм гэр бүлээс гаралтай. Өөрөө болохоор Texast байх Toyota-гийн нэгэн худалдааны салбарыг эзэмшдэг ийм эрэгтэй. Тэрээр 22 жилийн өмнө гэрэлсэн Шэри хэмээх их нэртэй бөгөөд нэг хүүтэй гэр бүлээрээ $5 сая байшиндаа амьдарцгаадаг. Гэхдээ тэдний хүү коллежид элсэн ороод Теннесси мужийн Нэшвилл хот руу нүүсэн бөгөөд Эрик маш ойр ойрхон хүү дээрээ зочилж очдог. Ингэж хүү дээрээ зочилж очиж явах үедээ Эрик Лайла Лов буюу Холлитой танилцсан. Тэрээр өөрийгөө Холлид Эрик Муур хэмээн танилцуулсан байдаг. За 2020 оны 2 дугаар сарын 3-нд Эрик Нэшвиллд хүү дээрээ зочилж ирэх үедээ Холли руу имэйл бичин 90 минутын турш хамтдаа байх хүсэлтийг илгээсэн. Ингээд Холли Эрик хоёр 2 дугаар сарын 5-нд Нэшвиллд байх JW Marriott зочид буудлын бааранд уулзсан байдаг. Үүний дараа 2 дугаар сарын 7-нд Эрик буцаад Остинд гэртээ ирсэн. Энэ явдлаас хойш бараг 3-7 хоногийн дараа Эрик нэгэн танихгүй дугаараас $25,000 шилжүүлэхгүй бол эхнэрт чинь болон олон нийтэд биеийн үнэлэгч авдаг талаар чинь бүгдийг нь дэлгэн хэмээн бичсэн зурвасыг хүлээн авсан байдаг. За мэдээж энэ зурвас бичсэн хүн нь бол Билл. Уг нь Эрик Монд өөрийгөө Холлид Эрик Муур хэмээн худал нэрээр танилцуулсан боловч Билл яаж хийж байгаад түүний жинхэнэ нэрийг болон хаана ажилладаг, юу хийдэг, гэр бүлийнхнийхэн талаар гээд хувийн мэдээллүүдийг нь бүгдийг нь олоод мэдчихсэн байсан.
За ингээд хэргийн гол сэжигтэн болсон Эрик өөр мужид амьдардаг тул энэ үеэс эхлэн FBI-хан энэхүү хэрэг дээр ажиллаж эхэлсэн байдаг. Тэд хамгийн эхлээд Эрикийн утсыг шалгаж үзсэн бөгөөд Эрик Gillard Pellet гэх хэрэгтэй рүү $155,000 шилжүүлсэн байсныг нь олж илрүүлсэн. Gillard гэх энэхүү хэрэгтэй нь Эрикийн компанид хамгаалагчаар ажилд ороод удаагүй, гэхдээ өмнө нь тагнуулын ерөнхий газарт болон тусгай хүчинд ажиллаж исэн ийм туршлагатай. Тэрээр тусгай хүчинд ажиллахаа болсноос хойш Холливуудын алдарчнуудын бие хамгаалагчаар нь мөн ажиллаж исэн байлээ. Гэхдээ гэр бүлийнхнээсээ болоод 2014 онд Texas мужид руу нүүсэн. Texas ирснийхээ дараа Gillard энд тэнд хамгаалагчийн ажил хийн явсаар 2020 онд Эрикийн компанид ажиллаж эхэлсэн нь энэ байсан. Тиймээс сүрдүүлгийн өнгө аястай зургас хүлээн авсныхаа дараа Эрик Gillardыг өрөөндөө дуудуулцаад болсон үйл явдлыг ярьж өөрт нь тусалж чадах уу хэмээн асуусан. За яг энэ үед бол Эрикт яг өөрлөө хэн зурс бичээд байгаа талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Ингээд Gillard Эрикт туслахаар болж өөрийн найз мөн л тагнуулын ерөнхий газарт өмнө нь ажиллаж исэн Brian Brockway-гийн хэрэгтэйтэй холбогдсон. Энэ үед Эрик хэн өөрлөө сүрдүүлсэн өнгө аястай зурс бичсэн гэдгийг олж мэдхийн тулд үйл ажиллагааны зардал гээд $115,000-ыг 2 хуваагаад Gillard руу шилжүүлсэн байдаг. За Gillardийн найз Brian гэх энэхүү эрэгтэй тухайн үед бол өөрийн гэсэн хамгаалалтын компанитай цаашлаад хувийн мөрдөгчд хүртэл түүний компанитай нь хамтарч ажилладаг байсан. Тиймээс Brian Эрик рүү хэн зурс бичсэн гэдгийг олж тогтооход хэцүү зүйл огт байгаагүй. Ингээд Brian Эрикийг сүрдүүлсэн биелийн мэдээллийг нь олж авсныхаа дараа 3 дугаар сарын 7-нд өөрийнх нь дотны найз болох өмнө нь усан цэргийн хариамд ажиллаж исэн 29 настай Adam Carey мөн Adam-ийн өөр нэг найзыг Gillardийн хамтаар Nashville руу явуулсан байдаг. За энэхүү 3 этгээд энэхүү Nashville-д ирснийхээ дараа хэдэн хоногийн турш Holly Bill хоёрыг тагнаад бүр яг албан ёсны байдлаар бичигдсэн тайланг Эрик рүү илгээж исэн. Энэхүү тайлан дээр нь Holly Williams, Lila Love гэх нэрээр бие үнэлдэг. Түүний найз залуу William Lanway буюу Bill нь маш их хартай Holly-гийн үйлчлүүлэгчид рүү зурвас бичин сүрдүүлдэг. Holly ганцаараа амьдардаг. Гэхдээ Bill гэрт нь ойр ойрхон ирдэг. Тэд маш их хэрэлддэг. Holly Bill-ийг Эрик рүү зурвас бичсэн талаар мэдэхгүй. Holly өөрийн үйлчлүүлэгчдийг Bill-ээс хамгаалдаг. Гэх мэт тэдний хувийн амьдралд болж байгаа бүх зүйлсийг тайлан болгоод Эрик рүү явуулж исэн байгаа. Тэр удаа тэд Холлидоо ярилцахаар хэд хэдэн удаа хаалгыг нь тогссон. Гэхдээ мэдээж Холли хаалгаа тайлаагүй. Үл таних 3 эрэгтэй хүн хаалган дээр нь ирчээд хаалгыг нь тогшоод ивэл ганцаараа амьдардаг ямар ч эмэгтэй хүн хаалгаа тайлж өгөхгүй гэдг нь бол мэдээж. За цаашлаад нэг удаад бүр Bill Холлигийн машиныг нь унаад хүнсний дэлгүүр орчоод гараад иртэл өнөөх горовчон Холлигийн машиныхын дугуйг нь хагалчихсан. Биллийг дэлгүүрийн урд хүлээгээд зогсож исэн. Гэхдээ Билл тэдэнтэй ярилцахыг огт хүсээгүй, тэднээс айгаачгүй зүгээр л хагархаа дугуйтаа машиндаа суугаад яваад өгсөн. За машиныхын дугуй хагарсныг хараад Холли бол маш их урлан Билл рүү дайрч давшиж эхэлсэн бөгөөд Билл хэдийгээр үл таних 3 эрэгтэй машиныхын дугуйг хагалчихсан байсны талаар хэлсэн боловч Холли түүнд итгээгүй. Зүгээр л өөрийг нь үйлчлүүлэгчдтэй нь уулзуулахгүй тулд машиныхын дугуйг Билл өөрөө албаар хагалсан байна хэмээн бодсон байдаг. За энэ явдлын дараа Gillard Adam хоёртой хамт явж исэн Adam-ийн найз нь ажилдаа болсон гээд буцаад Texas руу явсан бол үүний дараа 3 дугаар сарын 10-нд Gillard мөн л Texas руу буцаж Adam ганцаараа ажиглалтаа үргэлжлүүлэхээр Nashville үлдсэн. Гэтэл 3 дугаар сарын 11-нд Эрикт нэгэн үл таних дугаараас дуудлага ирсэн бөгөөд Эриктэй уцаар ирсэн хүн хэрвээ 8 цагаас өмнө $25,000 шилжүүлэхгүй бол эхнэрт чинь бүх үннийг чинь хэллээ хэмээн ярьсан байдаг. За энэхүү дуудлагын дараа Эрик бүр паникт орон Gillardтай холбогдоод тэр хоёр уулзцаасан. Энэ үед харин Gillard Holly Bill хоёрыг хоёуланг нь алчхыг гэсэн санааг гаргасан бөгөөд Эрик ч үүнийг нь дэмжсэн. Ингээд Эрик бүх ажил дууссаны дараа $750,000-ыг Gillard руу шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Энэхүү уулзалтын дараа Gillard Brian-тай холбогдсон Brian ч гэсэн энэхүү ажилд нь гар бие оролцохоор тохиролцсон бөгөөд маргааш нь буюу 12-нд Brian Nashville руу ниссэн. Дараа нь онгоцны буудал дээрээс машин түрээсэлж унаад өөрийг нь хүлээгээд байж исэн Adam дээр ирэн тэд хамтдаа Холлигийн гэрлүүн явцгаасан.
Ингээд тэд Холли Билл хоёрыг Холлигийн гэрээс гарч ирэхийг нь хүлээж аваад тэдний гарч ирээд машиндаа суусан даруйд нь машиных нь гаднаас цонх руу нь буудан амь насыг нь хөнөөсөн. Дараа нь Холлиг жолоочийн суудлаас холдуулан Брайан машиныг нь унаад харин Адам араас нь түрээсийн машинаа унаад явцгаасан. Ингээд тэд явсаар замын хажуу руу доошоогоо нэлээ их газрыг сунгаж жагаад Холлиг жолоочийн суудлын дээр суулган машиныг нь доош өнхрүүлсэн байгаа. Үүнийхэн дараа тэд юу ч болоогүй юм шиг буцаад Texas руу явцгаасан. Тэднийг буцаж ирсэн даруйд Эрик амлсан ёсороо Гиллот, Брайан, Адам 3 руу $750,000 шилжүүлсэн байдаг. За ер нь бол энэ бүх мөрдлийн үйл ажиллагаа үргэлжилсээр мөрдөгчөд бүх зүйлийг цаг хугацааныхын дараалалд оруулан бодит зургийг нь гаргаж ирэхээр хичээж авах үед айл хэдийн 2021 оны 100 болсон байсан. Өмнө нь хэлсэнчлэн хамгийн анх Адамын найз гэх нэг эрэхтэй Адам Гелад хоёртой хамт Холли Билл хоёрыг ажиглахаар Нэшвиллд ирээд удалгүй буцаад Texas руу явсан да. Тэгвэл мөрдөгчөд энэхүү эрэхтэйг олж уулзсан өөрсдөө нь хамтарч ажиллах хүсэлтийг тавьсан бөгөөд энэхүү эрэхтэй өөрийн мэдчихсэн бүх зүйлийг тэдэнд нэг нэгэнгөө ярьж өгснөөр Эрик, Гелад, Адам, Брайан нар хүн амны гэмт хэрэг болон хүн хулгайлсан гэмт хэргийн сэжигтнүүдээр баригдан хоригдсон. Ингээд үүнээс 2 жилийн дараа буюу 2023 оны 11-р сард Эрик, Брайан, Адам 3-ын шүүх хурлын эхэлж шүүхээс Эрикийг хөлсний алуурчид хөлсөлж 2 удаагийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн хэрэгээр насаар нь хорих ял. Харин Брайан, Адам хоёрыг 2 удаагийн урдаас төлөвлөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн, цаашлаад хүн хулгайлсан гэмт хэрэгүүдэд гин буруутай хэмээн үзэж мөн л насаар нь хорих ялаар тус шийтгсэн. Харин Гелдийн хувьд одоо хүртэл шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож байгаа юм байлээ. Түүнд шүүхээс яг ямар ял өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. За энэхүү эрэхтэй холбоотой бүх мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож ийн, өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа ч гэсэн мөн хуваалцаарай. За өнөөдрийн та бүхэндээ ярихаар бэлдсэн дугаар маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл өгч болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.